За ингээ нэг сайхан чех пив, тэз гэдэг пив гэд онгоолгоё доо. За ингээ чехүүд бол үнэхээр пивний одоо анхдагч, Европт бол баг анхан Пилзен буюу одоо пилс гэдэг пивийг гаргасан гэж би хувьдаа ойлгодог. Чехийн одоо чанартай сайхан пивийг амсан гэдэг чинь уун гэдэг чинь гоё шүү дээ. За энэ тэз гэдэг энэ пив маань бол 500 жилийн одоо түүхтэй, одоо хамгийн чанартай, тэгээд одоо Чехийнх тэр пивний үйлдвэрлэлийн одоо хамаг л одоо тэр нөгөө байх ёстой бүх одоо орц нормо биелүүлсэн, стандартыг хангасан, цэвэр тунгалгынхаа бүхэл одоо хэмжүүрийг одоо гүйцээсэн ийм сайхан одоо пив байт юм байна. Тэгэхээр энэ пивний бол одоо та нар өнгийг хараарай тий. Энэ бол одоо ингээд тунгалаг шар өнгөтэй. Тэгээд маш сайхан ингээд хөөсжилттэй, цэцэгтэй ийм пив байна. Тэгээд үнэхээр чанарын бол одоо дээд зэргийн пив юм байна гэдэг нь ойлгомжтой. Өнгө, үнэр тэгээд амт хөөсрөлтийн харахад мэдэгдэж байна те. Чехт пив ууж байхдаа ингээд дээр нь бөглөөг тавьж шалгадаг байсан. Хөөсөн дээр нь бөглөө тавихад ингээд тогтдог. Энэ бол одоо хамгийн сайн пив гэж одоо тогтоож байгаа байхгүй юу? За 500 жилийн түүхтэй сонгодог чех пив тэз амттай сайхан пив байна.